хайрхан дулаан сүмийн харьяат Монгол улсын дод мандаа яаж Эрдэнэтийн Эрдэнэ чулууны адуун сүргийн дунд төрсөн Дундгой аймгийн Өлзий цүмэн уугуул Бацхан Наранхуугийн амгалан төрийн ажлын шар газраг ардын хөвсөлийн анги хоёр наадан 6 удаа дөрүүж 2 айрагдан Монголын шигшмэл хурдан мордын их хурд уралдаанд 1 дөрүүж 1 аман хүзүү улсын өссөн уралдаанд 5 удаа дөрүүж 1 удаа айрагдсан буюу нийт улс улсын чанартай нааданд 12 удаа дөрүүж 4 удаа айрагдсан өвөрмөц амжилтыг үзүүлсэн Монголын алдар туртан үлгээ. За шар газрыг өнгөлдсөн. Халтраас гартай. За шар газрыг тасарлаа. Архангай аймгийн хайрхан дулаан сумын харьяат Монгол улсын мандуу яач Эрдэнэтийн Эрдэнэ чулууны хурдан шар газрыг их хурд уралдаанд ирнэ. Газар тунд өгцсөн байгаа, барай харагдахад ойртогдсон байгаа. За одоо энд биднээс машинтай явж байсан 40 милийн хурдтай явж байгаа, км цагийн хурдтай явж байгаа. Тэгээ жаахан нэмэхэд одоо машины мил 45 хүрч байсан. За халтар газрыг араас нь хийж явна. За ингээд Монголын хамгийн шигшмэл хурдан мордыг шалгаруулах их хурд уралдаанд Архангай аймгийн хайрхан дулаан сумын харьяат Монгол улсын мандаа яач Эрдэнэтийн Эрдэнэ чулууны хурдан шаргачна төрүүлэн явна нэ. За шар газрын хөл нүүд чих хэнтрийг одоо үзэгч таа бүхэн орны орхотнууд таа бүхэн хараарай. Үнэхээр ямар ч тэргүй хүүхэд өрдөөсөө гар хөдлөхгүй. За манай уяач одоо ярьж байлаа энэ шар газрахтай энэ ойрын хэдэн жилийн муралдахад хэцүү юм байна гэж яг үзэгдвэн энэ одоо сайхан хурдан буйнаас олонний цагаан халим одоо азгаад бас болтугай гэж залбирхаас өөр аргалга. За энэхүү Монголын хамгийн шигшмэл хурдан мордыг шалгаруулах их хурд уралдаанд Архангай аймгийн хайрхан дулаан сумын харьяат Монгол улсын мандуу яач Эрдэнэтийн Эрдэнэ чулууны шар газрыг хол тасархай төрүүллээ. 5 газрыг жаахан тасар мөнгөтэй болж байна. За нэг энэ 7-8 км-тэй яваад байгаа. Үеийн одоо зураг юм. За шар газрыг өнгөлдсөн. За Эрдэнэ чулууны шар бол үнэхээр одоо морин тойр булгуу Жарлан тудмын адууны 21-р зуун 20-р зуун 21-р зууны дамнан хурдалж байгаа. Ийм одоо онц хурдан хөлгөл яхан аргагүй Эрдэнэ чулууны дамагт хурдан шар газаргаа. За төр үзэгч таа бүхэн харж байгаа одоо хүмүүс одоо шар газрыг төрүүлнэ гэсэн харин ганцхан өвгөн бараан газрыг төрүүлнэ гэж хэлж байгаа. Орж ирж байна. Архангай аймгийн хайрхан дулаан сумын харьяат Монгол улсын мандаа яач Эрдэнэтийн Эрдэнэ чулууны уйсан Монгоран компани Наранхуугийн шар газрыг за тавилангийн үзүүр дээр орж ирж байна. За шар газрыг үнэхээр гарсан цагаас эхлээд өнгөлж гисэн за үнэхээр аргагүй хурдан буян гэдэг өнөөдөр харуулж байна. Хөрөөхөө их байнаад нь 5 дахь удаага төрүүлж байгаа нэ. За Монгол улсын мандаа яач Эрдэнэтийн Эрдэнэ чулууны уйсан Монгоран компани Наранхуугийн шар газрыг төрөөхөө их байнаад нь түрүү магнаа болон орж ирж байна. За ардын өсөл ойн их байнаад нь хурдан газрын түүхэнд хамгийн дээд амжилт буюу 5 удаа төрүүлсэн амжилтыг шар газрын хүү үзүүлж байна. За ардын өсөлтний 87 жилийн ой Монголын үндэсний их байнаадмын хурдан азарганы төрөөж барианд орж ирлээ. За амун зүүнд Максимс компани уяач Монгол улсын мандаа цэрэн жимгийн давг дөржи хараазрах. За 3 Бат улсын зээр, 4 Симба компани Бат сайхны зээр, за 5 Монгол улсын хот мандаа дулам сүрэнгүй байсан Гамбатын хүрэн азаргнууд ява. За эхний хайргийн 5 азаргууд арын азаргнуудаас бол нэлээд хол асарчихсан байсан. За энэхүү түрүү азаргнууд барайны газар орж ирлээ. За Архангай аймгийн хайрхан дулаан сумын харьяат Монгол улсын хот мандаа яач Эрдэнэтийн Эрдэнэ чулууны уйсан Монгоран компани Наранхуугийн шар газар төрөөхөө их байнаад нь түрүү магнаа болон хурдан орж ирж байна. За ардын төрөөхөө их байнаад энэхүү шар газар 5 дахь удаагаар төрүүлж байгаа нэ. За өнцний их байнаад нь хурдан морины уралдааны түүхэнд бол бас нэгэн өвөрмөц амжилтыг шар газар маань тогтоож байна. За хамгийн олон удаа төрүүлээд байсан Төв аймгийн Баян сумын Жамсын шийтрийн зэр газар төрөөхөө их байнаад нь 4 удаа төрүүлж 3 удаа аман хүзүүц амжилтыг үзүүлээд байсан бол за их байнаадмын түүхэндээ шар газар 5 дахь удаагаар төрүүлэн за өнцний их байнаадмын хурдан газрын уралдааныг магнайлан барианд орж ирлээ. За энэ үнэхээр том амжилт. За анх төрөөх байнаад нь шүтэн наснаас эхлэн 1999 оноос эхлэн төрүүлж хурдалж байгаа. Ийм хурдан буян Монгол улсын хот мандаа яач Эрдэнэтийн Эрдэнэ чулууны уйсан Монгоран компани шар газар орж ирлээ. За 909 номертой шар газар төрөөхөө байнаад нэнхүү 5 дахь удаагаар төрүүлж байна. За эхний азар бол үнэхээр хол тасархаа орсон дараагийн морд бол энэ одоо дөнгөж барай руу дөтлөө орж ирж байна. Эхний азар бол үнэхээр хол тасарсан. За гарын мордоос бол эхний 5 азар тасарсан. За тэр дундаа шар газар бол бүр хол тасарсан. За Монголын үндэсний морин уралдааны түүхэнд за Жамсын шийтрийн зэр газар 4 удаа төрүүлж 3 удаа аман хүзүүлсэн амжилтаар манлайж за Төв аймгийн Баян жаргалан сумын харьяат
даваа нар начингийн хүрэн хазан газар бол үснийхээ хой наадамд мөн адилхан 4 удаа төрүүлсэн. Гэхдээ 3 удаа айрагдаад байсан юм аа. За ингээд энэ хоёр азаргын амжилтыг эвдэж Монгол улсын тод мандаа байж Эрдэнэтийн Эрдэнэ чулууны байсан шар газар төрөөхөө хой наадам 5 дахь удаагаар төрүүллээ. За шар газаргууд за үнэхээр хурдан буян гэдгийг харууллаа. За ингээд ам хүзүү 3 4 5 6-гийн азаргнууд одоо дөнгөж барианд орж ирж байна. За шар газаргууд түрүүнд барианд орчихсон байгаа. Үүнээс ямар хугацаа өнгөрөв гэдгийг үзэхсэн хүмүүс тооцоолсон баг. Тэгэхээр шар газаргууд ямар хол тасарсан бэ гэдгийг харагдж байна. За Монгол улсын тод мандаа явж Эрдэнэтийн Эрдэнэ чулууны байсан Дундгой аймгийн харьяат Монгорын компани Наран хүүгийн шар газар өнгөлөөд тавилангийн үзүүр дээр орж ирж байна. За төрөөхөө хой наадамд баг 2 наснда 2 удаа төрүүлсэн. Их наснд нийлээ төрөөхөө наадамд 3 за нийтдээ төрөөхөө наадамд 5 удаа төрүүлээд байгаа алдарт шар газар. За энэ жилийн үндэсний хой наадмын хурдан газрыг дахин мандаж за төрүүлэн орж ирж байгаа нь энэ. За тавилангийн үзүүр дээр орж ирлээ. За их наснд нийлээд энэ жилийн баян наадмын төрүүлээд орж ирэх юм бол за их наснд нийлээд 4 дахь төрөг аавна гэсэн үг. За Төв аймгийн Баян сумын Жамсын шийтрийн зэр дазрах их наснд нийлсэн хойно төрөөхөө хой наадмын 4 удаа төрүүлж 3 удаа аман хүзүүцсэн амжилттайгаар засаг төрийн зандан ширээс цол үлдсэн байдаг. За шийтрийн зэр дазрах за мөн Төв аймгийн Нялх сумын даваа нэрийн халзаа азарга төрөөхөө хой наадам 4 удаа төрүүлсэн хурдан буян байдаг. За энэ хоёр азарганы төрүүний амжилттай бол инхүү зэрэгцэн шар газар энэ жилийн баян наадам төрүүлснээр за шүдэл насндаа хамгийн 2000 он төрөх баян наадам төрүүлж байсан шар газар соёл насндаа мөн төрүүлж хавчиг азарга айрагдаж за түүнээс хойш нийтдээ 5 төрөв авчиход байгаа алдартай хурдан азаргаа. За их тал нь бол Хэнтэй аймгийн гаралтай эцэг тал нь морин тойруулгын алдар тогроо гутар азарганы өвшөлтөй ийм хурдан буян байгаа. За шар газарганы ард дээр сэргэлэнгийн халзан, хэмэтгийн халзан, за мөн соён бүрэн сувдан зэр тэгээд энэ цагийн мандаа болсон хурдан азаргнууд яваа. За хэдэн мөчийн дараа шар газарганы ард дээр айргийн 2 3 4 5 хэдэн номертай хэний ямар хурдан газар орох вэ гэдгийг хэдэн мөчийн дараа тодорхой болно. За шар газар орж ирлээ. Төрөөхөө хой наадам 6 дахь төрөг авахар шар газар хурдан орж ирж байна. За өнөөдөр үнэхээр энэ тарган сайхан уяа авлиг сайхан мордсон олон хүн за шар газрын энэ жилийн наадам төрүүлэндээ гэж хэлсэн. За монголчууд үнэхээр хүү төрүүл уралд нь хүлэг төрүүл уралд нь хүү төрүүл барилдана гэж бэлгшээдэг. Үнэхээр энэ үттэй темиртай сайхан ардтман үнэхээр шар газар төрүүлнэ гэдгийг бол одоо мордохт нь хараад за энэ шар газар төрүүлэх юм байна гэдээ олон хүмүүс ярьж байсан. Үнэхээр энэ бол батлагдлаа. За энэхүү баяр наадмын дэнж ардын хувьсгалын 88 жилийн Монголын үндэсний баяр наадмын хурдан азарганы уралдааны түрүү азарга орж ирж байна. Өрхангай аймгийн хайрхан дулаан сум яриад Монгол улсын тод мандаа байж Эрдэнэтийн Эрдэнэ чулууны өсөн Дундгой аймгийн Лэлгэр зогц сумын харьяат Монгорын компани Наран хүүгийн шар газар 909 номертай төрөөхөө баяр наадмын хүү 6 дахь төрөг авлаа. За шар газар 2000 он шүтэн наснда хамгийн анх төрөөхөө баяр наадам төрүүлж байсан. Түүнээс хойш төрөөхөө баяр наадам 6 дахь төрөг авлаа. Харин нэг насанд нийлээд төрүүлж байгаа 4 дахь Эрдэнэтийн Эрдэнэ чулууны шар газрыг хол тасархай төрүүллээ. Эрдэнэ чулууны оннон шарга эрсдэж халсан хайран шарга талдар толгойг тойрсон шарга амгай нийтэл хадуурсан шарга ахин төрсөн дөө шарга хин захасыг таасан шарга хоргож дөргөлсэн хогроо хавтрын төл шарга төрийн наадмын төрөө шарга тот мандан хайртай шарга ойсон эзний найдвар шарга унсан хүүхдийн урам шарга өөргө хэрэггүй баригдах шарга улсын наадмын төрөө шарга хоргож дөргөлсэн хогроо хавтрын төл шарга
минь түрүү шарга түмэн одны хайртай шарга шарага уннага цамцаа дээр бүсэн хүүгийн шарага цайвар дэлтэй тод шарага цагийг эзэлсэн хурдан шарага хоргомжод оргуулсэн тогруу халтрын төл шарага төрийн наадмын түрүү шарага